Дундгов аймагаас гол хүмүүс нь ингэж оролцсон энэ киноны. Жишээлбэл киноны ерөнхий найруулагчаар манай Монгол студийн Базраа Галаа гэдэг хоёр дүү маань одоо хамгийн анхны кино Бүсгүй уран сайхны кино болсон. 1967 оноос хойш урлагийн гавьяач жүжигчин Сүхэ ахын маань хүү Ариун Бямб бас тоглосон. Манай ээжийн дүрд Чока агч маань гавьяат Чока агч маань тоглосон. Та бүхэн кинон дээр одоо харна сайхан борцыг хараад сууж байгаа. Тэгээ ээж маань үнэхээр манай бид бүхний бас ээжийн дүрийг их гоё гаргасан. Манай туслах дүр Мандахаа байж байна. Мөн кино зохиолыг бас манай Миягон бас Дундговыг гих мэдчлэн ийм сайхан уран бүтээлч нар төрж өссөн энэ нутаг орондоо энэ гоё дуулал театрынхаа тайзан дээр ингээд анхныхаа киног түүх тулд хандлагынхаа ах нарын энэ сайхан Бүсгүй гэдэг киног ингээд нутгийн зам олондоо үзүүлж байгаа. Үнэхээр баяр багтал төрж байна. Дундгойчууд бол үнэхээр авиасны үлгийн нутаг юм аа. Та бүхэнд баярлалаа.